Сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчтэй. Солилцол нэвтрүүлэг маань шинэ дугаараараа та бүхэнд дахин хүрч байна. Энэ дугаартаа бид хүмүүс олон нийт үзэгчид та бүхэн ч гэсэн их сайн мэддэг ард түмний гавьяат гэж өргөмжлөгддөг дуучин Төмөр хуйгийг урьж авчирсан юм аа. Ингээ хоёлаа ярилцлага эхлэе. За тэгээ. Та бүхэн ярилцлага юунаас эхлэх вэ гэхээр таны уран бүтээлийн зам мөр магадгүй бусад бидний үзэгчдийн их сайн мэддэг олон уран бүтээлчдийнхаас тис өөр байсан. Тэр өөр замналаар явсны чинь учир шалтгаанаас хоёулаа яриагаа эхлүүл ямар бай. Болдгоо яах вэ? За миний хувьд бол одоо урлагийн сургууль төгссөнгүй. Одоо бас л хүүхдүүдийн адилаар нэг дунд сургуулиар ороод тэр нэг тухайн үед байсан техник мэргэжлийн сургууль гэдэгт сураад тэгэл одоо трактор хүнд механизмын жолооч бол дараагаар нь ажиллаж байгаад ардын айрамд яваад 3 жил цэргийн алба хаачаад тэгээ ирж ажиллаж байжгаад 1983 оны намар манай Хинтээ аймгийн Соёлын ордон гэж байсан. Тэр маань өргөжж одоо ардын дуужийн хан хинтий чуулга болоод тэгээ шинээр дуучин, хөгжимчин, жүжигчин элсүүлэх одоо тийм болсон юм билээ л дээ. Тэгээ тэр үед нь яг би одоо нэг 100 сайхан өтгөр нөрөө найз нөхдөйгөө дахид дэрвж явж байгаа нэг ирсэн чаап маань энэ чуулгын дашны гомб хоёр чамайг сургалаад байна. Чи тэднэрт эрэхтэй хүн байхаа чи очиж уулз гээд. Тэгээ очисон чи манай тэр миний дууны багш урлагийн гавьяат сэтгэлтэн дашням, лүндгийн дашням гэж улсууд бол одоо манай хөгжмийнхэн бол лүндгийн дашням, жон хонгорын дашням гэдгийг нэг сайн мэднэ. Тэгээд манай багш яг нэг хөгжмийн багшаасаа илүү намайг их сайн мэддэг харвагаас нэг хашаанд энэ айл аймаг байсан улсууд. Тэгээ намайг дууны ангид аавна гээд. Тэгээд дуулуулж үзээд. Тэгэл ерөөсөө шууд тэр үед нь ажлаасаа халагдсан байсан, ажилгүй байсан. Тэгээд ажлаасаа халагдсан гэж та яг ямар ажил хийж байгаа яагаад халагдчих вэ? Би яах вэ? Тэр чи ямар даашин тракторч тийм үү? Тийм тэр сүүлдээ тэрөөдөх газар тий аймгийн тэрөөдөх газар ажиллаж байна. Яахад вэ нэг дарга нартайгаа л бас таар тохирохгүй асуудал байсан баг. Тэмст хэдэн настай да? Тэр чи одоо 74 онд энэ төр орж ирлээсэн баг. Тэгээд 76 онд төгсөөд л тэгэл 76 оноос 79 он хүртэл аймгийн тэр тэрөөдөх газрын замын хэлтс гэдэг замгөөрийн хэлтс гэдэгт одоо ажил хийгээл одоо нөгөө мэргэжлэрээ ажиллаад тэгж үж 79 онд армийн ардын армийн торгуулийн батальон гэж ярьдаг байсан юм да. Тэ. Торгуулийн батальон гэдэг чинь нэлээд сахилахгүй аваа хөвгтүүд очдог тийм. За. Газар очсон. Тэгээд тэнд 3 жил алба хаасан да. Ягаад торгуулийн батальон төвөрлөгдөж байна? Уу яг уу ер нь социалист нийгмийн чинь үед бол жаахан болдгүй сахилахгүй тийм улсууд төдөлгөөнтэй улсуудаа бол ер нь хороо хорин тэр аймгийн цагдаагийн газарч гэдэг юм уу бүх газараасаа тодорхойлттой тэр зэрэг зуух элдвэнгийн юмд явуулдаг гэсэн юм шиг. Та ер нь их сахилахгүй хүүхэд байсан гэж ярьж байна тийм. Сахилахгүй байсан сахилахгүй. Та тухайлбал яаж сахилах гутдаг вэ? Яг уу мэдээж бус хүүхдүүдийн адилаар одоо хоорондоо над нэг сони юм байдаг л да багын нэг тийм хобби гэж ярих юм уу да. За. Хутгаар их тоглодог тий. За. Хүүхэд байхын л 7-8 настайгаас эхлээд хутгаар шид тоглоод эхэлсэн. Тэгээд ер нь сүүлдээ үл 20 хэдэн наснд энэ төр 10 хэдэн наснд энэ төр үл тийм ер нь мэрэгжлийн хэмжээнд энэ төр очдөг юм л шүү дээ. Сан газраар одоо хотдог соодог.
барууны кино мөн дээр ингээд нэг юм уу тэр чин циркийн баг Магадгүй. урлаг те үзүүлэх үзүүлэх байдаг тоглолт маягтай шүү дээ, энэ төр байдаг штэ. Тий. Тэгээд тэрийн чинь л одоо бусад одоо нэг хүмүүсийн хараанд орчдөг цагдаа сэргийлэх тагнуулын газар хүртэл мэдчихсэн л байдаг. Тэгвэл би нэг хайхтар буруу зүрх айхтар хэрэг төвөг айхтар тарьж яваагүй зүгээр. Би бол одоо гар холмоотчаагүй л одоо тийм үзүүлбэр энэ төр ийгүүл хийхээр хэмжээний чадвар байгаа. За. Одоо ингээд чамайг жишээ ингээд суулгаж яваад л энэ хоёр гартаа хотоо гарч байгаа л ингээд зэрэг тавихад чиний энэ хоёр төгч одоо өгч явах жишээ нь. За та тийм үзүүлбэр хийж ясна. Оо найзуудаараа бол зөндөө тоглосон шүү дээ. Тийм. Зарим нь бол сууж идэг. Тэгээд ихэнх хүн бол сууж чаддаг юм шүү дээ. Одоо манай Есүс Урууганба гэдэг энэ хотод байдаг да олон жил жолооч хийсэн миний нэг 10-ын мундаг найз залуу. Тэр үл ерөөсөө тоохгүй сууж байгаа шүү дээ. Ер нь сууж исэн хүн цөөхөн байдаг. Зүгээр хүнийг зүгээр санаандгүй байж яхад нь тэр бол нэг айлгаж хичээгээд ч юм уу зүгээр санаандгүй байж яхад нь тэр ингээ хажууд шийдчих хүн аягүй ээж их зихүүцэж тийм тэгнь ордог л да зүгээр тоглоом ингээл найз өгтөө танихгүй нэг тэхгүй шүү дээ. Зүгээр манай тэр Исуурууганба гэж найз бол сууж ийсэн. Чи юу шийдэгч. Тэр чинь надад бүр аягүй тэр итгэж байгаа. Ер нь тэгээд тэр утгаараа ч гэдэг юм уу яахан хөдөлгөөнтэй. Өс болохоор яахан нэг моолсод хэцүү улсуудын дансанд орцсон байсан л да. Та атмаа байсан уу? Үгүй харин тэгэл одоо ер нь гэхдээ сумынхан бол сумынхныг бол айлгана гэж. Аймгийнхан тэр бол одоо Аймгийнхныг мэдэн шүү дээ. Энд нэг хэдэн залуугийн зураг тэр байгаа да. За энэ наанч нь одоо тэр үеийн аймгийн одоо тэр үеийн аймгийн атмаанууд байна да. Атмаанууд. За тэгэхээр эндээс нэг хоёр нь алга. Энэ нөгөө дуучин самплан дүүгээд тэр манай энэ бий байна. За эднэр нь бол одоо байгаа энэ нарын 3 нөхөр. Энэ даваажинсан гэж одоо их сахилгагүй байсан хүн одоо энэ төмөр замын цагдаагаас хошууцалтай тэр бол болсон байх шүү. Сахилгахгүйс улсууд цагдаа болдог юм лээ. Энэ 70 хэд оны зураг 74-5 оны зураг баг. За та тэгээд урлагийн зам руу орлоо. Хан хинти гэдэг чуулга тийм ээ. Чи 83 оны хан хинти чуулга. Уулын соёлын ордон байж байгаа. Соёлын ордон байжгаад. Тий. 83 онд чуулга болж. Тий. Одоо ер нь хөдөө аймагуудад чинь хөгжим драмын театрууд байдаг. Тэгээ ерөөсө Монголд чинь Сэлэнг аймагт Сэлэнгийн дэлгөө чуулга. Говьалтай аймагт Говьалтай ардын дуужийн Алтай чуулга. Хинтид ардын дуужийн хан хинти чуулга гэж 3 чуулга өдөө байдаг. Энд болохоор үндэсний дуужийн эрдэмийн чуулга гэж байгаа. Ингээд 4 чуулгын уулзалт тавалт энэ төр гээд маш сайхан болдог байлаа шүү дээ. Тэгээд 91 оны чихээр би одоо энэ Страдоужийн варите чуулга гэж байлаа шүү дээ. Тийм. Варите чуулгад чинь урилгаар ирсэн хүн шүү. Тэгээ хотын иргэн болчихсон одоо байж байгаа нь. За варите чуулга чинь тэгээ одоо тэгсгээд замхарч байгаа. Яг одоо нэг хотын захиргааны харьяа байсан. Манай Улаанбаатар хотын. Тэгээ одоо юунаасаа улсын тэр одоо маш сайхан чуулга байгуулагдаад байж бол тэгээд бутагчлаа шүү дээ. За тэгээ варите чуулгаас чуулга бутраад. Тэгэл 93 оноос ч л би ер нь нөгөө ховын уран бүтээл гэдэг юм уу чөлөө төрөн бүтээл эрхлэл одоо найз нөхдөд нэг баг бүрдүүлэл ийшээ тийшээ тоглолтоор их явсан да. За ямар хүмүүстэй баг. Одоо энэ жишээ нь энэ л байж шүү дээ. Одоо энэ. За энэ манай хөгжмийн зохиолчдын холбооны ерөнхийлөгч. За Бямбаяр байж байна. Баатар цогтгодог, Лидагийн Баатар цогтгодог хөгж залуучуудын театрт байсан. Бас Монголын орон сайхны 2-3 кинод тоглолцсон өдөр. За жижигчин байна. Тэгэл гуруулаад дөрүүлэл явдаг байлаа. Энэ одоо за тэгээд орон нутгаар тоглолт хийж явдаг байсан. Орон нутгаар тоглолт хийгээл одоо Монгол төлөөл шүү дээ. Нэр орлого болж байгаа. Орлого бол орлого яхад
чинь. Сайн байсан аа. Тийм сайн л байлаа шүү дээ. За, соёлын тэргүүний ажилтан Соёлын тэргүүний ажилтныг гэдэг цол тэмдгийг сая одоо энэ 12 сарын 21 гэдэг айхтар нөгөө нэг улсуудыг айлгаж хичээсэн өдөр намайг чинь хөгжмийн албан дээр баяр дарга маань дуудаж соёлын одоо яамнаас энэ шагналыг өглөө гэж гардуулж хөгжмийн албанаас бас хэдэн төгрөгтэй шагналтай. хүмүүс одоо соёлын тэргүүний ажилтан гэдэг цолыг их хэрт авах юм да тийм ээ. Тийм энэ чи одоо бол дөнгөж нэг дуулаад нэг 2 3 жил дуулж байгаа мó хүмүүс тэгэл авчдгийг юм биш. Би бол одоо зарим дуучдыг таньдгүй шүү дээ. Та ч одоо тэгээ хэдэн жил дуулж байгаа даа. Би одоо яг 13 он гэдэг чинь 83 оноос одоо 30 жил. 30 жил дуулж 30 жилийн босгон дээр босгон дээр л авуулаа шүү дээ. Яахад энэ уул нэр хүндтэй мундаг шиг л байсан юм а тухайд. Одоо бол мэдэхгүй. Тухайн үе гэдэг чинь тэр 60 хэдэн онд 70 хэдэн онд социализм. би одоо энэ Жон Хонгорын дашны гэдэг багшигаа 1966 онд үлээ 65 онд үлээ манайхан айл аймаг байж хахад Жон Хонгор гэдэг дууга зохиогоод энэ улсын гавьяачсан морины нансалмаа ихч маань дуугийн дуулаад өстой улсад чид мандаад тэгж явах дараагаар нь соёлын тэргүүний ажилд авуулаад том аяр энтер хийж үлээ шүү дээ. Тийм. Их хавар авдаг байсан юм шүү дээ. Одоо бол хавтгаа болсон. Та бол одоо юу гэдгийг зарим магадгүй зарим соёлын тэргүүний ажилтныг бодвол олон танигдсан их олон бүтээлтэй харьцангуй том уран бүтээлч байна л да. Тэгээд тэгээ би энд юу ярих гэдэг байна вэ гэхээр нэг тийм урлагийн үнэлэмжийн асуудал дээр бас танд өөрт чинь бас бодож явдаг юм юу байна? Тэгээд нэг зүгээр яг одоо ингээд нэг цаг хугацааны өнөөдрийн юун дээрээс зүгээр ингээд нэг эрх зүйлээ дүгнээд та нэг эрх зүйл хэлэхгүй юу тийм? Шагнал дайрах үнэ дайрч тойрох үнэ тойрдог юм шиг байна. Жишээ нь одоо энэ миний багш байж шүү дээ. Нямдэрж өгшийг төрийн шагнал тэр сүлд авсан шүү дээ. Одоо энэ Эрдэнэт нямдэрж өгшийг төрийн шагнал авахд лавгсрах гэж биш. Амьд хүнийг нэхэн шагнахыг үзлээд гэж. Тэгж л байсан. Тэгээд одоо ингээд зургуудыг харж байхад тааш их сайхан залуу байжээ. Ер нь октыг бол хуйлруулна гэж. Огсон тэр тухайд хэлж мэдэхгүй. Хэлж мэдэхгүй байна. Тий. Тэр янз бүрийн захиа занаа бол ер нь эд дуулж явах үед үл их ирдэг л гэсэн. Тэгэхээр та ер нь яадаг байсан? Яах юм бэ? Одоо яадаг байсан. Юу хариугийн хичээд л явуулдаг байсан. Захиа гэдэг ч одоо хүний сэтгэлийн одоо сайхан илэрхийлэл мундаг юм байгаа шүү дээ. Одоо хүртэл тэр захианууд над хадгалаатай байдаг шүү дээ. Тийм. Магадгүй цээжинд чинь үлдсэн тийм сонин мөрүүд дулаахан үгнүүд те сэтгэл хөдлөлт янз бүрийн байдаг. Зарим хүмүүс л захиагийн чинь за сайн байна уу? Сайхан үлдэж гинөө, хаварж гинөө. За танаа нутгаар сони юу вэ? Цагаагаар ямар байж гэдэг юм. Нэг таксигээр орхиж. Над нэг мундаг онцгой цагаа үйчдэг нэг багш эмэгтэй байж. Энэ Эрдэнэтийн Орслны багш. Тэрний захиа бол гайхалтай шүү дээ. Одоо ингээл эргүүлэл энэ төр уншихад нэг зохиол уншиж байгаа юм шиг. Тэгээд жишээ нь надад нэг ингээд захиа ирлээгээл ингээд нэг өдөр захиаг ингээд авахд чинь захиаг генералтай задлаа шүү дээ. Тэрний тэрөөсөө захиа байхгүй дотор нэг тийм сонин дээр гарсан нэг өгүүлэг энэ төр байж байдаг. Таныг л одоо тэр өгүүлгийг уншаасаа гэж бодож л тэгээд тэр өгүүлгийг уншаад тэр хүний одоо сэтгэл санаа ямар байж гэдэг юм уу? Би ямар байна? Тэрийг хүртэл тэгж одоо нэг өгүүлгээр сэтгэлээ илэрхийлдэг тэр айхтар тийм. Тийм айхтар байж. Та тэгээд яасан уулзсан уу дараа нь? Зөндөө уулздаг шүү дээ. Уулзсан уу? Одоо Библи зөндөө Эрдэнэтээр тоглолтоор одоо ч бид нэр уулзчихлаа. Тухайн үед одоо ингээд тантай захидлаар харилцдаг байхдаа ч юм уу
Тэгээд их сонин илэрхийллүүдээр одоо сонины ашлбар гэдэг ч юм уу янз бүрийн ямар ингээд илэрхийлжсэн тэр сэтгэгдэл нь тийм ээ. Тэр нь жоохон юу байсан юм бэ? Тэр хүн одоо дунд хайртай байж тийм ээ. Одоо уран бүтээлийг ойлгодог тэр хүний сэтгэл байж. Тэгээ бас тэр хүн чинь эмэгтэй хүний одоо бас нэгэн нарийн нэг тийм эмзэг бас нэг тэр юугээрээ надад хандаж байж. Одоо жишээ нь хайрч гэдэг юм уу тийм байдаг л да. Тиймэрхүү одоо эмэгтэй хүний одоо тийм сэтгэлийн нарийн тэм сэжмээр хандж исэн хүмүүс л цөөнгүүз бас байдаг л да. За тэгвэл хоёулаа гэр бүлийнхаа тухай яриа. Гэр бүлийн тухай бол одоо би ганцаараа байдаг юм шүү дээ. За. Тий. Ер нь бол одоо амьдрал зохиож байсан. 3 сайхан хүүтэй. Тэгээ сая шинэ жилээр ах болсон зэрэг байна. Ийм 3 хүүтэй дээ. За, хөвгүүдийн ээж одоо энэ хотод байдгаа. Ээж өчтөг уулздаг. Одоо зэрэгээс салгачаал энэ тэр 83 онд ирээд байж гол танилцаал 82 онд ирчээд байжгаад манай тэр хүн чинь аймгийн ах үйлчлэгэнд ойдлч байсан. Манай Хэнтийн аймгийн Батширээт сум гэж биш шүү дээ. Одоо Нямдар жүгшийн маань утга. Тэгээ манай тэр хүн чинь ах үйлчлэгэнд ойдлч байж бол тэгэл танилцаал тэгэл сууцгаагаад энэ анхны хөөхд гараад л. Ер нь гэхдээ цэрэгт явахаас өмнө та таньдаг байсан уу? Үгүй ер нь аав ээж ах нарын бол таньдаг байсан. Одоо их олуулаа л да. Харин одоо манай хөдөөнийхэн ч одоо ингээл сум суурин гэлтгүү одоо бие биенийх сайн мэдцгээдэг. Бид нар чинь нэг суманд бас одоо би Батширээт сумд чинь нэг Нямдар жүгш миний над төчөл ордог байлаа гэдэг чинь би Батширээт сумд нэг 2 жил болсон юм. Манай ах чинь тэнд суманд очиж Батширээт сумд манай аав модны үйлдвэрийн даргын жолооч ээж мал эмнэлэгт нэг орлогын хүмүүс мал эмнэлэгт санитар метрчүүлүүд юм хийчихсэн. Би Батширээтийн сургуульч бас нэг 2 жил болсон юм шүү дээ. За хэд дугаар анги? 5 6 дугаар ангидаа юм уу та. Тэгж явах чинь л одоо тэр энэ авгаагийнхаа ах нар дүүнэртэй хамт сургуульд байсан. Аав ээжийн хүртэл тэнд. Ер нь бол залуучуудад амьдрал ярих тийм ээ сургамж хэлэх насан дээр болцсон шүү дээ одоо та. Хүмүүс зөв явахын тухайд зөв амьдрахын тухайд ч юм уу те. Хүн нэг юмд зүтгүүл нэг юм сонирхуул тууштай. Тэрэндээ өвн сэтгэлээс л хандаж л бол амжилтанд хүрэх шүү дээ. Энэ чинь одоо тэгэл хүн чанарын тухай асуудал шорно ямар нэгэн юмд сэтгэлээсээ үнэн одоо сэтгэл зүрхнээсээ чин сэтгэлээсээ хандах тухай юм л да. Одоо тэгтээ хүмүүсийн шариншин энэ цаг үеэд дагаад энэ одоо бас нэг өвсөл өөрчлөлт одоо жишээ нь энэ бидний хэрэглээд байгаа гар утас энэ гэж мундаг юм гараад ирчихлээ шүү дээ. Тэгэхэд одоо хүмүүс 80 хэд онд 70 хэд онд надад тэр хүмүүс захиа бичиж байсан шиг одоо хүмүүс одоо шуудан холбоон дээр очиод канивартанд захиагаа хийгээд марк наагаад хаяглж ирээл одоо тэгэл ягаад хариугийн бичээл ингээд үүдэг цаг бол байхгүй болчихсон шүү. Тийм харилцаа байх. Тэгэхээр одоо энэ гар утсад нэг заримдаа гайтай юм шиг заримдаа маш хэрэгтэй юм шиг гараад ирсэн байна л да. Гар утсыг зарим үед энэ би бүтэн 10 хоног траагаа хийдэг шүү дээ. Энэ утас шүрмэс одоо мессеж гэдэг юм маань тийм ээ. Бас нэг хүмүүсийн хоорондын харилцааг жаахан холдуулаад байгаа юм шүү л гэж тайлах гэдэг юм тийм ээ. Халуун дулаан одоо нэг тийм яг нэг сэтгэлээс юм төч байхгүй болчихсон шүү дээ. Өстө алхам тутамд мэдрэгдэж шүү дээ. Одоо нэг автобусанд суугаад хальтчаад ингээд уулгаад явж байхад нэг сайхан сэтгэлтэй хүүхдүүд энэ бол төшөөс олгож явах жишээтэй. Та ч өөрөө
тэр дууны урлагийн хүн учраас бас ингээд бухимддаг. Эсвэл ингэж хиймсэн тэгч хиймсэн ч гэдэг ч юм уу гарц хаадаг, эрэл хийлдэг. Одоо энэ нэг ийм нөхцөл байдал руу бид нар орчлоо шүү дээ. Одоо ингээд нэг тийм уран бүтээлийн, бүтээл сэтгэлгээний өмсдөл ч юм уу те. Одоо жишээ нь дуучин болвол их амархан нэр дарддаг юм байна. Их мөнгө олддог юм байна гэсэн ойлголт бол одоо энэ сүүлийн үед залуучуудын дунд түгээмэл болцсон юм шиг. Одоо соёл урлагийн их сургуулийн дуулаачийн анги тэр бол одоо шалгалт хэлсэлтийн тэр нь айхтрал байдаг баг. Эрэлт ихтэй. Тий. Одоо нэг хоёр дуу дуулаад тэрнийг клип хийлгэж биш. Хүнд танигддаг царайс одоо инколдатор гэж ийм хүн байна. Төмөр хоёг гэдэг хүн ийм байна. Өөрсдөө клип хийж танигдуулдаг. Гэтэл дуучин уул нь ингэж хардаг урлаг, сонсдог урлаг шүү дээ. Тийм. Тэгэхэд Монголын арабуудын одоо фондод одоо жишээ нь бидний хэдэн алтар дуунууд байж байгаа шүү дээ. Тэр дуунууд чинь юу энэ телевиз FM клип энтер гэж байхгүй байх чинь бидний дуу чинь одоо нэг шугамын хараад байгаа л одоо хөсөлтийн хариу энтерийн нэвтрүүлгээр л одоо явж иж хүмүүс танигдсан байдаг шүү дээ. Одоо жишээ нь. Тэгэхэд одооны дуучдыг дуулжгаагийн сонсоод бол би тийм дуучин дуулж ийн гэж цөөхнийг ялгадаг. Бүгдээр хоорондоо ижлэхэн болцсон. Та тэгээд дуучдад одоо энэ залуу дуучдад ялангуяа тийм ээ. Хандаж юу гэж хэлмээр байна? Дуунд бол их ач холбогдол өндөр өгснээр сайн дуунд бол хүн нэг бүглүтэн арман уншаад бүглүтэн өгүүлэг тууж уншаад ойлгоогүй юм аа. Нэг сайхан дуу сонсоод ойлгож болно шүү дээ. Дуу л одоо тийм л хэмжээний хүчтэй гэж боддог шүү дээ. Тэгэхээр дуу дуулахдаа тэр дууны аюулгүй за тэр үг шүлэг тэрний утга санаа тэрийг л их мэдэрч тэгээ нэг олон давтагдсан урд нь байж исэн юмнаас муу шүлэгтэй дуу тэр илүү юм зөндөө байна шүү дээ. Хуучны юмнуудыг тэгвэл болохгүй сайн чанартай юмнуудыг мартагдсан юмнуудыг гаргаж ирээд бүр дуулалт. Одоо шал дэмий юм дуулж өгөхөр. Ялангуяа уран бүтээлчдийн хувьд бол тэр аялан тоглолтууд маш тийм юу байдаг шүү дээ. Гоё баялаг түүхтэй, адал явдалтай, хөдөө явах чинь бол одоо сонин юм байдаг л та. Одоо жишээ нь манай тэр Баяр манай Баатар цагт бид дөрөв тоглолтоор явж явахад нэг тийм Дорнд Хэнтийн аймгаас гараад Дорнд руу явж явах үед нэг бас нийтэмтэй юм болж ирсэн л та. Тэгэхээр би яхад нэг Хэнтийн Баяваа суманд очиод нэг найзынхаа машиныг аваад одоо зээл 130 машинаар цоошин зээл 130 машинаар хоосон 200 км Дорнд орох гэж тоглолт хийх гэж одоо бид гурав тавих гэж байгаа шүү дээ. Тэгээ явж ясан чинь тасгээд явцсан чинь зөвдлийн маань хойдлын давхар дугууны дотор талынх нь хаг бууцлаа. Гадна талынх нь одоо зүгээр болохлээр за хоосон юм чинь давгүй тавих гэж байна. Тэгэл яасан чинь замд нөгөө манай Баатар цагт тэр Напи гэж нэг алдартай нөхөр байдгийг. Энэ шүү дээ нөгөө Напи гэж яриад байгаа энэ. За. Одоо Баяр өтөртөө явж ирсэн. Хөх залуучдын театрт ажиллаж байсан илүү сартай 100 кинонд энэ сосор оромтой энэ тоглодог шүү дээ. Энэ нөхөр маань намайг чинь загнаад л чи намайг онголдуулж ялахгүй л одоо 3-4 үлээл явж байгаа шүү дээ машин дотор 30 км. Чийш одоо юугаар солиороод байгаа юм бэ? Би одоо жолооч байна шүү дээ. Өөрийнхөө хийдэг ажлыг хийгээд явж байна шүү дээ чи. Юу гэж машин барьж явахны анхаарал сэрнүүлээд хажууд ашигшаад яв. Болохгүй чи энэ даарч хөлдөдөг юм бол энэ машины гүйцэн дээр гарч суу гэд. Тэгсэн чинь чи ганцаараа
өрүүлээ бариад байна шүү дээ. Тэгэл манай вампир бол юм доорхгүй аяа нэг нээс чихэл. Тэгэл явж исэн чинь гівгэнт сүргээр зээр. За. Одоо мэдхгүй өстэй хэдмийн гараа. Тэгсэн чинь нөгөө хашгичаад байсан манай нөгөө Баатар цагт маань юус огт чимиг болсон. Би гайхаад энэ ч одоо хашгичаад явсан. Яагаад чимиг болж өгсөн нөгөөд чинь зүгээр. Машины урд салхины шилрүү ингээл очиод тонгоо туулаад. Гайхацсан. Зээр харцсан. Зээр хараад. За. Тэгсэн зээр анхаарсан юм л л дээ мань. Мань хүн чинь аль нутаг байсан юм? Хөвсгөлий. За. Тэгсэн чинь нэг энэ тэгж байна. Төмрөө энэ малладаг малчин нойрхон байгаа юу гэж. Тэгээ боо инээдэн болоод нэг зээр хараагүй хүн чинь. Тэгээ мань нөхөр чинь тэр үед нэг дорондоос нэг дүүн чиглүү нэг бярууны мах өгөнч гисэн гэлөө нэг тийм л өвөл нэг л мах шил идшоол бас машин дээр тавиад ирэх юм яриад өвлийн ичээ бодцсон явсан одоо тэгээд тэр олон энэ одоо яасан олон хоны юм авч гэж харсан юм. Энэ малдаг малчин ойрхон байгаа юу гэж инээдэн болж. Тэгээл би тоглоом хийгээл. Тэгээ явж исэн шиг энэ маань ахаал гэж энэ халахын гол өнтер чинь ийшээгээ байдгүй л гээд асууж байна. Тэгэхээр нь би халахын гол чинь зүүн талаас ингээд урсаад энэ араар урсаад тэгээ танай хөвсгөлт чинь очиж халахын гол чинь цотгодог юм шиг гэсэн. Тийм үү. Мань нөхрийн имийг ярих юм бол их сонь юм бэлдээ зүгээр. Ярих юм бол дуусахгүй тий. Та гурав тэгээ хөдөө явдаг гэж яг яаж яадаг гэсэн. За бямп баярах хөгжмөө тоглоод. Тоглоод даралт хөгжмөө тоглоно. Би дараа тоглоод дуу. Маань яадаг. Энэ чинь дараа минь одоо энэ хошин шогийнхан гэж яриад байна шүү дээ. Хошин урлагийнхан гэдэг. Бидний жил хийдэг бүх юм хийдэг. Бүгдээ нэм. Гайхалтай шүү. Хошин үзүүлбэр. Мундаг. Дуулна. Үзэгдэл тоглоно. Дуулна, бүжиглэн өөрөө тэр янз бүрийн тэр хошин зохиол мохиолоо өөрөө хийчихнэ. Та гитараа дараал тоглодог. Тий. Тэгээ вампир өвчний нөгөө Ямаха энэ гитараа өвтөйгөө тоглож. Тэгээ вампир чинь өөрөө дуулна. Гайхалтай дуулна шүү дээ. Тэгээ нэг суман дээр чинь аймагт очиад хөөгдөд тоглолчин, том хүн тоглолчин орой нэг өстой нөгөө өсргээ гэдэг шиг нөгөө нийтийн бүжиг элдвэнгийн юм явуулсан. Тэгээл. За тэгэхээр нэг суман дээр нэг хоёр тоглолт хийгээд тэгээ бүжиг хийчээ тэгээ явцдаг. Тийм тэгээл явчин тэгээд нэг хоног газраа нэг хон 2 хоног газраа 2 хоног тэгээл. Сайхан л жаргалтай явдаг байл шүү дээ. Тухайн үедээ бол нэлээд шаггүй орлого хийж байна үү? Орлого хийлгүй яах. Яаж тоглодог байсан бэ? Тэр үед хэдэн төгрөгөөс зардаг байлаа мэдхгүй. Ер нь санхүүгээ хэн барих вэ? Би барайл явчихдаг байсан. Тэр үед чинь одоо би их ёстой журамтай актер нөгөө мэддээ тэр актер ширүүн хүн байлаа шүү дээ. За та бол арай ахмад уу? Ахмад. Тэгээд юу би ч бас нэг хатуу хөтөө юм тэр амсдаггүй вампир маань бас тэр үед чинь бол бас зоогддог байлаа шүү дээ. Тэгээд за би энэ төр ерөөс аригтар суухгүй бол аригтар суухгүй хта их үнчих хачин хатуу хайхэр ашмуутай. Тийм. Тэр би вэйсэн билээ одоо эргээ бодоод байгаа. Тийм үү. Таныг чи би бас нэг хэсэг уусан гэж сонссон шүү. 93 оноос хойш би нэлийн ширүүн дарцсан да. 93 он гэдэг чинь нөгөө вариатэ татаад. Вариатэ чуулга татан буугдаад тэгэл манай нэг найз нөгөө аймгийн 70 жилийн болоод 93 онд. 93 онд за. Тэгсэн миний нэг найз чин хоёг гэтэл нэг тэр үед чинь одоо аймгийн дарга нар ч нэг хар 24 тэл байлаа шүү дээ. Тийм. Тэгэхэд манай найз зүгээр одоо энэ том Land Cruiser чинь тэгэл би чинь одоо очиргүй хөөрөөд л шин тоглоом авцсан хөөхч шиг нөгөө машинтай тавьхгүй л тэгэл одоо энэ манай аврагт Бат Эрдний ах Бадрал гэж нөхөр байдаг жолооч. Тэр үед чинь нөгөө машин авсан найзынхаа машиныг угааж байгаа гэж хэвлэнгийн ирэг дээр дуулж уурдаад л тэгсэн чинь гинтхэн 5 6 жил юусаа охтой ирэхгүй байсан хүн чинь
Тэгээ уудсан. Шинэ уран бүтээл хийж гэнэ үү? Шинэ уран бүтээл элдвэнгийн юм хийж л байна. Аятайхан шүлгөөвэл дууны аялгуун төр хийчихдэг юм тэгэл. За хамгийн сүүлд та ямар дуу зохиов? За өчигдөр хүртэл нэг дуу би одоо тэр шүлгийн нөтсөн хүнд одоо хүлээлгэж өглөө дөө. Ер нь бол таны дуунууд бол ихэнхдээ ингээд нөгөө улсуудад түүхчигдэг. Болохоор таны ер нь хуучны уран бүтээлүүдийг бол үзэгчд маш сайн мэднэ. Тийм учраас би таныг бүр хэрэг болгоод гитараа авчираад надад шинэ уран бүтээл дуулж үзүүлээсэ гэж бодоод ингэж таныг гитартайгаа ярээрээ гэдгийгсэн чинь. Чамд ямар дуу дуулж өгдөг юм бэ би одоо. Энэ сайхан гитар байгаад байна. Энэ гитарыг сая надад сая шинэ жилийн өмнө дуучин Жавхлан надад бэлгэллээ шүү дээ. За. Та тэгээд одоо ер нь бол хаач сонсохоогүй байгаа тийм гоё дуу байна уу? Манай зөвхөн эх орон телевизийн үзэгчдийг одоо та гоё анхныхан сонсож байгаа. Үгийн санаж байгаа. Өөрөө цээжээрээ санаж байгаа. Энэ Өв Хүрлбаатар гэж биш дээ. Манай Үржингийн Хүрлээ. Сахал Хүрлээ. Тий, Хүрлээ дарга тэр чинь бас хамт би бас сонирхны хажууд нэг хамтлаг байгуулж энэ төр бас түрээж хэлж байсан. Тэгээ Хүрлээ даргадаг нэг олсч над нэг одоо энэ ч бараг 10 жил болчихлоо шүү дээ. Логогдож хийгдээд. Орлуулж болдгүй юм орчлон дээр бас байдаг юм байд нэг тийм шилжүүлэгдсэн Хүрлээ. Тэгээс хоёрхан бодог болохоор аавын тухай, ээжийн тухай болчиход тэгээ бодсон чинь аавын тухай юм чинь бас нэг ханийн тухай байж болох юм гээд. Одоо яг тэр нэг аясаар нь би одоо бодог нэмж байгаа. Ингэсэн чинь бас ахаад энэ нэг дуу хоорын тухай ч юм уу бас нэг бодог баймар ч юм шиг санагдаад. Ахаад нэг бодог дөрөв дэх бодгийг нэмсэн. Ер нь та өөрөө бол энэ тэнд дуусна уу? Энэ тэнд найз нөхдийн дунд энэ төр бол дуулдаг. Манай найзууд энэ төр их мэддэг. Наад чинь гэхдээ нөгөө тэр хэний талигаш Түмэн Жаргал агсны нөгөө Ус мөрөн олончиг гэдэг. Тэр нэг дуу байгаа. Тэр яг зүгээр үг нь бол бадаглалынхаа хувьд тэр зүүрлэл найруулгынхаа хувьд адилхан л байна л да. Тийм тэр чинь бол одоо манай талигаш чин зэрэг эсэж шүү дээ. Сэлэнгийн минь яаж гүйцэх юм бэ? Яндагийн сүхэ энтриг амьдах л бид нар бас нэг 100 татвар жинтер сууж бодол бид нар тэгж нэргэж ирсэн юм. Сэлб хэдий ширүүнчиг сэлэнгийн минь яаж гүйцэх юм бэ? Сүхэ хэдий харчиг төмөг яаж гүйцэх юм бэ гэд хин энэ үлээ нэг нь хэлсэн чинь мөн талига төмөг учиргүй ууралж байдаг. Бас тоглоом байхгүй. Тэгээ яах гэж өөрөө тэгэл би тэгвэл яах гэж ийм хачин шүлэг бичсэн гэж тэгж л байдсан. Тэгэл одоо яваад өгөх юм байна шүү дээ. Уулын орой өндөр боловч тэнгэртэй яхаж дийцэх юм бэ? Ураг саднан олон боловч аавыг минь яхаж дийцэх юм бэ? Орлуулж болдгүй юу? Орчлон дээр байдаг юм аа. Орлуулж болдгүй юу? Орчлон дээр бас байдаг юм аа. Хармэл цэцэгний өнгөлөг боловч
талын шиг яаж өнөрт юм бэ? Элгэн саднан олон боловч ээжиг минь яаж бицэх юм бэ? Орлуулж болдгүй юу? Орчлон дээр байдаг орлуулж болдгүй юу? Орчлон дээр бас байдаг намрын сарн налгар боловч сунтай яаж дийцэх юм бэ? Найз нөхөд олон боловч ханиг минь яаж дийцэх юм бэ? Орлуулж болдгүй юм? Орчлон дээр байдаг юм орлуулж болдгүй юм? Орчлон дээр бас байдаг сартай шөнөн саруулхан боловч нар шиг яаж гүйгүүлэх вэ? Уян их шиг нь олон боловч ухтын дүүг минь яаж бицэх юм бэ? Орлуулж болдгүй юм? Орчлон дээр байдаг юм орлуулж болдгүй юм? Орчлон дээр бас байдаг юм За нэг юм л дөө. гоё дуу байна даастаа. Уул нь хүн дуулаад ячвал их амархан үлээгээд очиж ийж магадгүй л дөө юм шиг санагдав. Хүнд их амархан очиж магадгүй. Одоо манай тэр баян мөх дуучин дуулсан л да. Их гоё дуу байна. Та ер нь миний ганц нэг дуунаас бол одоо цагдаагийн сүлжүүлгийн дуучин Долгормоо гэдэг бас сайхан дуучин. Миний Заяаных байж чадхуудаа гэдэг нэг дуулаад одоо клип хийлгээд дууссан гэсэн байна. Одоо аль нэг телевизээр нь явж шөөж магадгүй. Бас өвөр Монголын түр Шилийн Гол аймгийн нэг Хөгжилбаатар гэдэг нэг дуучин миний бас нэг дуулаад бүр CD-нд оруулсан ноднон авчирч өгсөн. ер нь бол уран бүтээлийн их ол зомогтой байгаа юм байна. Байгаа. Тий, ер нь одоо та хүмүүс бол дуучнаараа танигдсан. Одоо бол та хөгжмийн зохиолчийн ажил дээр ер нь үгүй яах вэ? Дууны аялгау бол хийж л байна. Зүгээр надад одоо би тэгээд нэг улсуудтай адилхан юм хүмүүдээ их түргэн ханддаг юм хаашаа. Ер нь одоо ганц нэг хүнд л өгч ш. За ингээд бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирж тэгээ манай үзэгчдэд ийм гоё сонин сайхан яриа дэлгэж тий ухаарал хайрлсан дуучдад ялангуяа тийм ээ ухаарал хайрлсан сайхан сургамж хэлж өгсөн танд баярлалаа. Ингээд уран бүтээлд амжилт хүсье. За танай телевизэн хамт олонд
уран бүтээлийн амжилт хүсье. За ингээд бидний ярилцлагыг тухсан сууж таалан үзсэн үзэгч та бүхэнд баярлалаа. Дараагийн солилцлоор дахин уулзтлаа. Түр баяртай.